Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ сэдвт хичээл орноо. Хичээлийн маань зорилго болзошгүй аюул ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зөв төсөөлөлтэй болох. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дараах бичлэгийг анхааралтай үзээрэй. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх. Замын хөдөлгөөний дүрмийг хүмүүс өдөр тутмын амьдралдаа мөрдөж хэвших ёстой ба энэ нь өөрсдийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг хүмүүс тэр бүр ойлгож ухамсарладаггүй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдлын 54% нь 0-оос 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн голлох шалтгаанууд. Зам дээр болон замын ойр тоглох. Замын хөдөлгөөний дүрм мэддэггүй, зарим мэддэг нэг нь болгоомжгүй байдлаас зөрчих. Харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд анхааралгүй оролцох. Дүрмээ баримтлаагүй болон цогцоо жолоочийн буруугаас. Ундаг дугуй болон дугуй тишүүрээр замын хөдөлгөөнд оролцох. Замын хөдөлгөөнд оролцох үед бага насны хүүхдийг гараас нь хөдөлж явах хэрэгтэй. Автобуснаас буугаад автобусны урдуур гарч болохгүй. Гэрлэн дөхөө байхгүй газар бол автобусны араар тойроод хөдөлгөөн чөлөөтэй болсон үед зам хөндлөн гарна. Тээврийн хэрэгслээр зорчихдоо зориултын суудлал хамгаалах бүс хэрэглээгүйгээс бага насны хүүхдийг урд суудлалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Та хүүхэдтэй хайртай бол харын суудлалд хамгаалтын бүс зүүлгэн суулгах хэрэгтэй. Бага насны хүүхдийг зориултын суудлалд суулган хамгаалах бүсийг байнга хэрэглээрэй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. За бичлэгээ анхааралтай үзнэ хүүхдүүдээ. Болзошгүй аюулаас өөрийгөө урьдчилан сэргийлэхэд юу гарч байна? Багшийн зүгээс зам тээврийн ослыг чухалчлан авч үзлээ. Зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үзсэн бичлэгээсээ дэвтэртээ жигсаан бичээрэй. За хүүхдүүдээ зургийг ажиглаарай. За аль хүүхдийн хийж байгаа үйлдэл зөв бэ? Аль хүүхдийн хийж байгаа үйлдэл буруу вэ? За зөв бол яагаад? Буруу бол яагаад? За нэгдүгээр номерын хүүг харъя. За үйлдэл нь зөв үү буруу юу? За зөв байна. Яагаад зөв бэ хүүхдүүдээ? За ноон гэрэл болон явгууны гарцаар гарч ийн тийм үү? Тийм учраас зөв байх нь. 2 номертэй 2 охины үйлдэлийг ажиглаарай хүүхдүүдээ. За зөв үү буруу юу? За буруу ах нь. Яагаад буруу бол? За тэгвэл улаан гэрлээр зам хөндлөн гарч ийн. Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр зам хөндлөн гарч болохгүй ах нь тийм үү? За тийм учраас буруу ах нэ. За 3 дугаар охины үйлдэлийг ажиглая. За зөв үү буруу юу хүүхдүүдээ? За зөв байх нь. Яагаад зөв бэ? Явгууны гарц ногоон гэрлээр гарч байгаа учраас үйлдэл нь зөв байх нэ. Замын хөдөлгөөнд автомашинаар аюул осолгүй зорчиход юуг анхаарах хэрэгтэй вэ? Дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай.
бохирсон суудлын бүсийг зөв хэрэглэх. Машины арын суудалд суух. Машинаас бууз суухдаа суудлын даруулга бүс заавал хэрэглэх. Жолоочийн анхаарлыг сарниулахгүй байх. Цонхоор толгоогоо гаргахгүй байх. Зогсоод машин тавих буух үед насанд хүрэгчдийн зааврыг биелүүлэх хэрэгтэй байх нь шүү хүүхдүүдээ. За дээр дурдсан зөвлөмжүүдийг амьдралдаа хэвшил болгон хэрэглээрээ. Бусдад бас анхааруулах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Үүнээс гадна зам тээврийн ослоос өөр аюул осол байдаг юм бол хүүхдүүдээ та нар хэр мэдэх вэ? Дээрх асуултын хариултыг олохын тулд бүгдээрээ дараах бичлэгийг үзэж сонирхцгаая. Тэр нэг өдөр манай хотод маш их бороо орлоо. Тэгтэл усны түвшин дээшилж үер боллоо. Аврагч Мазаалаа бид хоёр бусдад тусламж үзүүлэхээр өндөрлөг газар зогсож байв. Тэрийг хараач, тэнд нэг нохой хөвж явна. Тийм байна. Нохойд одоохон туслая. Бяцхан нохой минь тэсээрээ бид одоохон чамайг аварлаа. Бид бяцхан нохойг үерийн аюулаас аварч чадлаа. Түүнийг сониучхан гэж нэрлэв. Үүнээс хойш бид хоёр үнэнч найзууд болсон юм. Сониучхан, энэ бол чиний үүр. Үерийн аюул хоромхон зур бий болдгийг бид мэдэж авлаа. Ингээд аврагч Мазаалаа юу хийх ёстойг хэлж өгөв. Хэрэг үер болвол өндөрлөг газар нэн даруй оч. Үерийн усыг гаталж болохгүй шүү. Заавал хүлээх хэрэгтэй. Үерийн аюулаас урдчлан сэргийлэхийн тулд үерт өртөмтгий газар гэр байшингаа барьж болохгүй шүү. Энд нэг байна. Энд ч бас нэг байна. Сайн байна хүүхдүүдээ. Манай сониучхан ч бас нэгийг олж. Аймад ямар ч хоггүй боллоо шүү. Энэ хог хайдаг хүмүүсийг дээ. Мазаалаа, тэнд гал гарч байна. Түүнийг газар ахвасан юм унтраахгүй болохгүй шүү. За. Бид арай хийж төмрийг унтраав. Ингээд аврагч Мазаалаа бидэнд төмрийн үеэр хийх ёстойг хэлж өгсөн юм. Ой хийрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа асаасан галаа заавал бүрэн гүйцэд унтрааж байгаарай. Цогтой үнс нурмаа битүү тагтаас авах хийх хэрэгтэй. Мөн тамхи, шүдэнсний галыг эл задгаа хайж болохгүй шүү. Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй. Ой хийрийн бүс малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байгаарай. Бичлэгээ үзээд асуултныхаа хариултыг олж авсан гэдэгт багш нь итгэлтэй байна. За зургийг ажиглаад хамтдаа ярилцгаая. За нэгдүгээр зурганд маань үер ослын аюултай байдлыг харуулсан байна тийм үү хүүхдүүдээ? За хоёрдугаар зурганд маань зуд зурхны аюултай байдлыг харуулсан байна. За 3 дугаар зурганд маань гал төмрийн аюултай байдлыг харуулсан байна тийм ээ. За 4 дугаар зурган дээр маань аян цахилгааны аюулт ослыг харуулж өгсөн байна. За тэгвэл хүүхдүүдээ аюул гэж яг юу юм болоо? За бүгдээрээ уншицгаая. Гамшиг зовлон учруулж болох хор хөнөөл болгоомжлбол зохих зүйлс байх нь аюул гэж. Осол гэж юу вэ? Анхаарал болгоомжгүйгээс болж өөрийгөө болон бусдыг хохироосон алдаа авах нь. Зам тээврийн осол нь хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүддэг бол аян цахилгаан, гал төмөр, үер усан байгалийн хүчин зүйлээс хамаардаг байна. Эдгээр байгалийн хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдээ цаг уурын болон онцгой байдлын албанаас
та нарын амьдарч буй газар нутагт үерийн болон байгалийн бусад гамшиг тохиолдож болзошгүй талаар сэрэмжлүүлэх мэдээлэл өгдөгөө. Аюул ослоос өөрийгөө болон найз нөхдөө хэрхэн хамгаалах вэ? Доорх 3 зургийг ажиглан гэр бүлийнхэнтэйгээ эрх зүүлэн бодож ярилцаарай хүүхдүүдээ. Зургийг ажиглаад аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан гэдэгт багш нь итгэлтэй байна. Одоо бүгдээрээ Мишель, Можох, Бонго нарын зөвлөмжтэй танилцъя. Мишель зөвлөж байна. Халуун тоогоо буцалсан ус, халаагуур, зуух, пишин, машин, мотоциклийн янданд хүрэхээс сэргийлэх. Дүү нараа ширээний бүтээлгээс татаж халуун шингэнд түлэгдэхээс сэргийлээрэй. Бүх төрлийн цахилгааны залгуураар оролдож болохгүй шүү. Можох зөвлөж байна. Зам хөндлөн гарахдаа гарцаар том хүнтэй хөтлөлцөн гараарай. Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсээ заавал зүүж хэвших хэрэгтэй шүү. Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас чихвчний хөгжим сонсож болохгүй. Машины цонхоор гараа эсвэл толгоогоо гаргаж огт болохгүй. Бонго зөвлөж байна. Гал унтраах албаны утасны дугаарыг мэддэг болоорой. Шүдэнц болон гал асаах хэрэгслээр тоглож болохгүй шүү. Өнөөдрийн хичээлээр аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдэж авлаа. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл, найз нөхдөдөө үргэлжлүүлэн ярилцаарай. За гэрийн даалгаварт Бон, Мишель, Можох нарын зөвлөмжийг чи хэнд сануулж хэлмээр байна вэ? Сануулж хэлэх зүйлээ төлөвлөн тэмдэгтээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ.